Монгол Улсын ерөнхий сайд бас амралтын өдрүүдээр энэ асуудлыг бас танилцж мэдээлэл авсан. За холбогдох татврын байгууллагаас авсан мэдээллээр нийтдээ нийслэл Улаанбаатар хотын хувьд 5,000 тонн нөөцийн мах бүрдүүлэх худалдаалах асуудлыг шийдвэрлэхээр байсан. Өнгөрсөн онд бол 8,000 тонн нөөцийн мах бүрдүүлж худалдаалсан гэсэн ийм мэдээлэлтэй. Хүнсний тухай хууль зааснаар аймаг нийслэлийн засаг дарга нь нөөцийн мах, махны үнийн инфляцийг үнийн өсөлтөө сэргийлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Өмнөх засгийн газрын үед нийслэл Улаанбаатар хотын захирагч засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг нийслэлийн засаг дарга өөрийн төсөв хөрөнгөөс бүрэн шийдвэрлэж хариуцна гэдэг асуудлыг бол танилцуулж ингэж байсан. За энэ 5,000 тонн нөөцийн махтай холбоотой асуудлыг татврын байгууллага дээр аваад үзэхэд 2,500 тонн нөөтийн баримт буюу худалдаалагдсан гэдэг ийм дүн мэдээлэл ерөнхий сайд танилцагдсан. За тийм учраас 2,500 тонн нөөцийн мах хаана байна вэ гэдэг асуудлыг бол хүнд тавьсан. Энэ амралтын өдрүүдээр ажилласан. За мөн холбогдох хууль хяналтын байгууллагууд үүрэг чиглэл өгч дүн мэдээ эцэлж гараагүй. За урьдчилсан байдлаар авч үзэхэд тухайн компаниудын өөрсдийнх нь өгж байгаа мэдээлэлээр бол 1,400 тонн мах бол байна гэдэг зүйлийг ярьж байгаа. За сүүлийн 1 сарын хугацаанд нөөцийн махыг худалдаалах 600 гаруй цэгүүдийг байгуулсан. 600 гаруй цэгүүдээр дамжуулж нөөцийн махыг худалдаалж байгаа гэдэг ийм мэдээллийг бол Улаанбаатар хотын захиргаанаас мэдээлж ирсэн. Урьдчилсан байдлаар газар дээрх хяналт шалгалтаар бол нийтдээ 600 бол биш байна. 375 худалдаалах цэг байна гэдэг ийм асуудал бол тогтоогдож байна. За энэ 375 цэгээс 250 цэгээс өчигдрийн байдлаар авч үзэхэд сүүлийн 1 сарын хугацаанд нөөцийн мах бол ирээгүй гэдэг ийм мэдээллийг бол өгж байгаа. За тухайн компаниудаас энэ яагаад тэр байгаа гих 1,400 тонн махыг худалдаалахгүй байгаа юм бэ гэнгүүт нийслэл Улаанбаатар хотын ерөнхий менежерээс энийг худалдаалахыг байж бай гэсэн ийм чиглэл өгсөн гэдэг зүйлийг танилцуулсан. За тийм учраас энэ асуудал бол зохион байгуулалттай байж болзошгүй. Зориуд санаатай энэ махны үнийн өсөлтөнд ийм нөлөөлөх ийм ажиллагаа байсан байж болзошгүй гэдэг асуудал яригдж байна. За яг холбогдох байгууллагууд бол тэр мах хэдэн яг тэр тухайн компаниудад хэлж байгаа 1,400 тонн мах маань яг тэр тоо хэмжээгээр байна уу гэдэг асуудлыг хүртэл авч үзэж байна. Хууль хяналтын байгууллагууд бас энэ шалгалт бол үргэлжилж байна. За үргэлжилж байгаа учраас бас энэ дээр маш тодорхой тоонууд бол одоогоор бол мэдээлэгдэхгүй. За урьдчилсан байдлаар бол ямар ч байсан ийм хэмжээний мах байхгүй байна гэдэг ийм дүн мэдээтэй байна. За тийм учраас Монгол Улсын ерөнхий сайдаас Улаанбаатар хотын захирагчд хариуцлага тооцож огцрол гарах хэмжээ авсан.